Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу сонгон архан Баянзүрх дүүргүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд засварлах ажилд идэвхтэй оролцлоо. Тухайлбал сонгон архан дүүрэг бүх төрийн байгууллагын ажилтан албан агч аж ахуйн нэгжирэгцтэй хамтарч дүүргийн харьяаны 60 гаруй км автозам болон зам дагуу явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн цас мөсийг цэвэрлэж зам талбай үйлчлэгчдэд халуун хоолцоогоор үйлчилжээ. Дээрхийн гигантын 14-р далай багш Сүсгтэй олон зориулж богдламын ваш авшиг номыг өчигдөр айлтглаа. Мөн энээрээ мандал өргөж адис хүртээлээ. Мандал өргөх ёсны бурхны шашны нийт бяцлаглалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг шимийг авах гэсэн утгыг хадгалдаг байна. Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан олон улсын болон улсын чанартай АОВ 102 дугаартай автозамаар дорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласан хөтөлбөр хураамж авч эхэллээ. Ховд аймгийн Булган суманд энэ сарын 8-ны өдрөөс засварлуулчлаа орсны улмаас тусам зуудын байдалд оржээ. Одоогоор Булган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 см засан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан, эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн 97744 толгой малын амнаас эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүсжээ.